Би танаа бурхныг хүндэтгдэг. Гэхдээ чи битгий давар гөлөг минь. Чи зайлж үз. 57 кг-д Монгол улсын тулаанч Баян дүүрэн тэрээр сүүлийн тулаанда хятадын тамирчин түүний эсрэг тулалдах Солонгос гангстер бол Yon Ho Yong 7 ялалт 5 ялагдал 1 тэнцээ. Физикл ур чадварын хувьд Ханс Yon Chang Монгол улсын тулаанч сохонд орж эсрэг галтуул тэслэнлэгэн гэхдээ бүтэхгүй. Ядаж байхад Монгол тулаанч нь Монголынхон том холбооны аварга, дээрээс нь Солонгос улсынх нь огтынх нь краш болсон. Бодит үнэн бүгд баримттай. Хүч түрэн гарч ирсэн Монгол гангстер сонгон шалгаруулалт дээр хүртэл түүнд өрсөлдөгч олдохгүй шууд ногоон гэрлэр Black Cap руу багийн тэмцээнд оролцсон шилийн сайн ир. Та бүхнийг хувь тавилангаар надтай уулзруулж буй дараагийн дугаар Black Combat холбоо руу өөрийн ирэхгүй хазааж орохоос өөр арга жалга, чарга жалга, бас боломж жалга. Ер нь бүх юм алга. 7 сарын 25-нд Монгол улсын 7 тулаанчдын бясалгах өдөр. Тийм ээ, том тулааны өмнө бясалгаж дотоод чөтгөрөөс ирэх өдөр. Өөрөөр хэлбэл хоёуг дуулган өмсөж хингэргээ хийдэд цохиж тулааны сүнсээ хүчрхэгжүүлэх өдөр. Учир нь хараал идсэн ур чадвартай Солонгос гангструудын эсрэг торон дотор босоогоороо үлдэх өдөр. За ингээд ямар өдөр вэ гэдгийг дурдаад байвал тайлбар мундахгүй. Ямар тач Black Combat холбооны ерөнхийлөгчийн хувьд хүнд өдөр. Учир нь Солонгосын баг Монгол улсын ялалтаар цангасан гарын ясаа холимог тулааны тал бэлэгээр хамгаалсан орчин үеийн гладиаторын эсрэг тулаан хийх асар хүнд өдөр бас амиатих өдөр. Тэгвэл энэ дугаар дээр Монгол залуусын эсрэг Солонгосоос хин ямар үзүүлэлттэй гангструуд бэлтгэж байгаа. Мөн тэдгээрийн сэтгэл зүйн бэлтгэл Евразиа багийн эсрэг ямар тактикаар явагдаж байсныг энэ дугаар дээр сувгаас солихын аргагүйгээр бүрэн утгаар нь үзэх болно. За ингээд эхэлцгээе залуусаа. 57 кг-д Монгол улсын тулаанч Баян дүүрэн тэрээр сүүлийн тулаанда хятадын тамирчин нүдэнд харагдах болон үл харагдах бүх ур чадвараар илүүрхэн ялсан. Тулааны өмнөч тэр тулааны дарааш тэр тархин дотроо аль хэдийн базаа чидчихсэн байсан. Тэгвэл түүний эсрэг тулалдах Солонгос гангстер бол Yon Ho Yong 7 ялалт 5 ялагдал 1 тэнцээ. Физикл ур чадварын хувьд хансан гэж хэлж болно. 34 настай Солонгос тулаанч Евразиа багийн залуу хэрхэн цогж унгааж Солонгос багийг дараагийн шатанд үлдээж Монгол улсад харахад асар их үүрэг гүйцэтгсэнийг та бүхэн мартаж үл болно. Ай баруун энэ баруун ингээд угаарчиж байгаа юм да. Давцсан. Ингээд дуусч байгаа маа үзэгчтэй хэвээр. Үнэн галзуу. Нэгдүгээр дунд хэсэгт энэ баруун савалтыг бол Солонгос тулаанч гаргаад маш хурдтай тулалддаг. Хөвтэй болон босоо тулааны жигд ганган гүйцэтгэлтэй. Тулааны явцад баримтлагдаг ерөнхий тактик өрсөлдөж буй тулаанчийг ядрааж байгаад өссөн зүйлээ хийж тасаглах. Нэг ялалтыг хүн цохилтоор, харин хоёр ялалтыг өчөлт боолтоор, дөрвөн ялалтыг шүүгчдийн нэгдсэн сандаар ялсан залуу. Түүний хүн цохилтоор хийсэн ялалт бол Евразиа багийн залууг эхний үед цохиж унгаад дараагийн шатанд багаа үлдээсэн цохилт. Энэ цохилт насан туршдаа түүний чимэг болох цохилт. Гисэн хэдийч түүний эсрэг барилдаан бол барилдаан, цохилцоон бол цохилцоон тулчсан Монгол тулаанч Баян дүүрэн байгаа гэдгийг түүний хувь тавилан одоо ч сануулсан хэвээр байгаа. Харин Монгол улсын тулаанч Баян дүүрэн мэрэгжлийн холбог тулаанаар 4 ялалт байгуулсан ба үүнээс 3 ялалтыг хугацаанаас өмнө дуусгасан. Бүгд хүн цохилт. Хөвтэй барилдааны ур чадвар маш өндөр. Холимог тулааны барилдааны төрлөөр Хабиб Нурмагомедов гэсэн үг үнэхээр галзуу. Байлдааны самбогийн дэлхийн авраг. Ер нь түүний өрсөлдөгч бүгд л үгээ хэлдэг. Босоогоос үзэхээр гаранд нь цохиулж унчих гээд, хөвтөрөө шилжүүлэхээр гар хөлөндөө өчөлт авчих гээд. Хятад тулаанч жиндээ орсон ч гэсэн одоо түүнд ямар ч боломж байхгүй нь бол шууд тодорхой харагдаж байгаамаа. Үнэхээр тасархай. Дараагийн жин болох 61 кг-д бат итгэлтэй эсрэг Парк Сонжун 7 ялалт 6 ялагдал 1 тэнцээ. Түүний ур чадвар босоод илүү гихтээ хөвтөд хамгаалалт тун дайжгүй. Тулааны арга барил тун ойлгомжтой. Өрсөлдөгч тулаанчийг новшийн алдаа гаргахыг хүлээж тэр болтолд тулааныг боломжийн хэмжээнд контролдож явах. Тэр яардаггүй бас шундаггүй зүгээр л отолт. Энэ нь ч түүнд олон тулаанд ялалт авчих шалтгаан болж байсан. Өрсөлдөгчийн ганцхан хоромд гаргасан алдааг тэр ашиглахдаа туунчиг гарамгай. Холимог тулаан гэдэг хонх дугарч бүх юм баталгаачтал нэгч тойлын алдаа гаргаж болохгүй. Сүнсийг нь хүртэл ядраадаг хүн спорт. 5 тулааныг хугацаанаас өмнө хүн цохилтоор дуусгасан мангас. Бүр тавлаа нэгдүгээр үдгээд бод. Тэгэхээр энэ залуу хурдтай бас хил амтаа дээрээс нь өсөглөн араатан. Харин түүний эсрэг Монгол улсын тулаанч бат итгэлт тэр бол чиглүүлэгч. Юу вэ гэхлээр тэр өрсөлдөгчөө хаашаа зугатахыг чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл түүнд торон доторх өрсөлдөгчийн хөдөлгөөн болгон түүний хяналтанд байдаг. Түүний хийсэн бүх тулаан эрсдэлтэй зүйл алхмаас зайлсхийх, бүх хөдөлгөөнийг хянаж алдаа гарахгүй явсаар шүүгчдийн саналаар гал гарсан 4 ялалтыг авсан. Солонгос өрсөлдөгчийн хувьд бат итгэлт бол тоглоом биш. Тэр маш хүнд өрсөлдөгч. 2001 онд төрсэн энэ залуу эхнээсээ л хүнд өрсөлдөгч байсаар ирсэн. Өөрийн жиндээ өндөр бас гарын урт сайтай болохоор торон дотор тулалдаж буй өрсөлдөгчийнхөө нүрийг онод цохиход түүнд хитрхи амархан байдаг ялтаа. Өөж биш гуйдаж авч байгаамаа. Үнэхээр гайхалтай.
66 кг-ийн Со Ён Чанг Монгол улсын тулаанч содонд орж эсрэг галтуулт тэслэнлэг нь гэхдээ бүтэхгүй. Ядаж байхад Монгол тулаанч нь Монголынхон том холбооны аварга, дээрээс нь Солонгос улсынх нь охтынх нь краш болсон. Бодит үнэн бүгд баримттай. За тэр яах вэ? Одоо дээрээс нь Солонгос тулаанч залууг торон дотор тамплан зовоход бэлэн болсон. Со Ён Чанг 3 ялалт 4 ялагдал. Түүнийг багийнх нь маш хурдтай гэж онцолсон. Тулааны явцад болон бэлтгэлийн явцад түүнийг цохих бас байрц авч унгаахад хүндрэлтэй гэж дахин тодорхойлсон. Нэгэнтээ ингэж тодорхойлсон залууг яалтаа билээ. Гэхдээ Монголын шилдэг тулаанд содомд орж түүний эсрэг ямар хүчтэй гал авалцуулахыг хүлээж суухаас Оки MMA суугийг үзэгч залуус бас subscribe дараагүй үздэг 70,000 орчим залуус ойролцоогоор 200 орчим мянган сонирхогчд Монголоос цаг хоног тоолон энэ тулааныг хүлээсээр Солонгос улсаас хүлээж буй залуусын тоо хэдэн сая тавьж байгааг мэдих зүйл алга. За тэр яах вэ? Ямар тач гал асч гал төмөр дэгдэж заалны дээвэр тэр өдөр нурхан тодорхой. Харин содомд орчийн хувьд нэг тулааны хүн цогцолтоор, хоёр тулааныг өчөлт болтоор, таван тулааныг шүүгчдийн саналаар илүүрхэн ялсан амжилттай. Солонгос тулаанчаас хэвтээлж тэр, босооч тэр альч байрлал дайралт ирсэн бүгдд нь бэлэн. Ингээд Монгол улс маань 7 тэг гэсэн тасархаа үзүүлэлтээр өмнөд хөрш 70 кг-д Монгол улсын тулаанч ялагдалгүй яваа ган төмрийн эсрэг тулалдах Парк Ёнжин 9 ялалтныг ялагдал. Энэ залуу бол торон доторх дарамт бас дарангуулагч өсөлтөгчөөс өвдөлт нь гарах боломж ч олгодгүй. Барта замын машинаар бол моосондоо хийгээд зүтгэдэг залуу. Ухарч тулалтна гэж байхгүй, ухарч ч үзээгүй. Өсөлтөгчөө газарт унгааж дарамттайгаар толгоо бие нүүр хүз үхийлийн өвдөлт гэж юу байдгийг мэдрүүлэхийг хүсэгч 25 настай энэ залуу бол Монгол тулаанч ган төмрийн эсрэг юу хийх бол ган төмөр түүний эсрэг юу бэлдсэн бол гэдгээс болоод одоо ч биен дээрх шар үснүүд бүгд л биржигээд ирж байна. 4 тулааны хүн цохилтоор 3 тулааныг өчөлт болтоор үүн дээр нэмэт 2 тулааныг шүүгчдийн саналаар ялсан Солонгос цус сорогч 4 хүнд цохилтоор байгуулсан ялалт дөрвөлөө нэгдүгээр үед дууссан. Хөвтө болон босоо байрлалаас аль алинд нь дарангуулагч та түүний тулааны рекорд болон хайлайтаас бүгдийг харах боломжтой. Түүний эсрэг тулалдах Монгол гангстер ган төмөр мэргэжлийн 4 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан. Үүнээс 3 тулааныг өчөлт болтоор дуусгасан бол сүүлийн тулаанда өр Монгол залуу 3 үеийн турш бүх скиллээр илүүрхэн дуусгасан. Энэ тулаан бол хин хинийх нь хувьд хүн тулаан болно. Хүч тэнцүү цэл залуу 2 тулаанч 2 агуу түүхтэй том улсыг төлөөлөн тулалдана. Тийм ээ, энэ бол Монголын эсрэг Солонгос авч байгаа юм аа. Гэхдээ бол яг физиклэр бол 3 дахь ялалт 84 кг-д Монгол улс маань шууд ялсан байгаа. 77 кг-д Жин Тахо 12 ялалт 9 ялагдал. Монгол тулаанч бүрэн зоригийн эсрэг тулалдахад бэлэн гэдгийг хэлсэн. Түүний 12 ялалтаас авч үзвэл 4 тулааныг өчөлт боолтоор, 3 тулааныг хүн цохилтоор, үлдсэн тулааныг шүүгчдийн саналаар ялж байсан хүнд гар. Эдгээр залуус бол эртний тайлбарууд бидэнд дуусгаж амжаагүй том тооцоо байгаа. Евразийг Солонгос улс ялж дараагийн шатанд шалгарахад хамгийн ихээр баярлсан хүмүүсийн нэг бол Монгол тулаанч бүрэн зориг авраг. Учир нь 2021 онд эдгээр гангстерууд хорон дотор хүндхэн тулаан хийж байсан ба 3 үе бүтэн тулалдаж шүүгчдийн нэгдсэн салаар Солонгос залуу ялалт байгуулж байсан. Энэ тулаан бол бүрэн зориг түүнээс хариугаа авах новшийн сайхан боломж. Бүрэн зориг аврах түүнд ялагдсанаас хойш олон супер тулааныг хийж олон ганган ялалтуудыг байгуулж тулааны торон доторх энерги болон ур чадвараа улам хүчрхэгжүүлсэн. Тийм ээ, тэр торон доторх ороолон болсон гэдгийг ялагдaltaгүй яваа хятад тулаанчийг цохиж унгаах мөчөд та бид бүгд ойлгосон. Дундчин буюу 84 кг-д тулалдах Парк Чуммын 8 ялалт 2 ялагдал. Тэр Монгол тулаанч ган тулгын эсрэг тулалтна. Энэ Солонгос тулаанч бол хүн дөрсөлдөгчдийн нэг. Учир нь нийт ялалтынхаа 5 тулааныг нэгдүгээр үед дууссан. 3 тулааныг боолтоор, 4 тулааныг хүн цохилтоор ялсан Чанг гангстер. Түүний хоч бол Фламинго. Яг л хочигээ хөлн мэрэгчсэн. Түүний хөлийн өшөглөлт бол тоглоом биш. Евразта хийсэн тулаан дээр Хабиб, Хамзат Махачев шиг харахад ливгүй мэдрэмж авахар гадаа төрхтөө уулын залуугүй ирүүнд гац өшгөдөд тогийг нь тасалчихсан Чангэр. Үүн дээр нэмэгдээд баггүй ялалтыг боолтоор дуусгаж байсан гэхээр босоод бол босоо, хөвтөд бол хөвтөө тун барьцгүй. 77 кг-д тулалдах Монгол тулаанч бүрэн зоригт 2022 онд ялагдал хүлээж байсан удаатай хийсэн хэдий ч эргэн ирэлттэй амжилттай хийж 2 дараалаад хүн цохилтоор ялалт байгуулчихсан байгаа. Азар түүний эсрэг Монгол жижигцүү мастер ган тулга байгаа гэхээр арай тайвширч байх шиг. Ган тулгын хувьд хятад улсын тулаанч гэмтлийн улмаас тулаан хийх боломжгүй болж тулаан цуцлагдсан бол энэ сарын 25-нд Black Combat холбоонд Парк Чуммингийн эсрэг хүнд тулаан хийхээр бэлтгэлээ базаасаар байна. Хамгийн сүүлийн учраа бол хүндчин Жон Сён Ён хүндчин Солонгос улсыг төлөөж тулалдана. 2014 оноос хойш мэргэжлийн холимог тулаанд хөл тавьсан энэ ир 5 ялалт байгуулж 4 тулаанд ялагдад хүлээсэн. 5 ялалтаас 2 тулааныг өчөлтөөр ялж 3 тулааныг шүүгчдийн саналаар ялж байсан амжилттай. 180 см өндөртэй сүүлд Евраз багтаа хийх тулаанд
Өрсөлдөгчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсний улмаас тулаан цуцлагдсан. Хүнд чинд хүч түрэн гарч ирсэн Монгол гангстер сонгон шалгаруулалт дээр хүртэл түүнд өрсөлдөгч олдохгүй шууд ногоон гэрлэр Black Cap руу багийн тэмцээнд оролцсон шилийн сайн ир. Хятад улсын хүнд жингийн залуутай 3 үе хүнд тулаан хийж ялалт байгуулсан бол одоо мэрэгжлийн 2 дахь холимог тулааны учраага Солонгос багийн залуутай хийхэр бэлтгэлээ базааж байна. За тэгвэл Солонгос баг Евразиа багийн эсрэг хэрхэн бэлдэж байсан талаар товч дурдаад өнгөрөе. Одоо тэд Монгол улсын багийн эсрэг үүнээс ч илүү хүчтэй эрчимжүүлсэн бэлтгэл хийж байгаа. Мөн дээрээс нь сэтгэл зүйчдтэй ч хамтран ямар олон төрлийн шат тараатай бэлтгэл хийж байгаа бол гэхээс яс гавталцаж байна. Учир нь тэдний хувьд Монгол улс бол яг одоогийн байдлаар хар дарсан зүйдэнд болж шүн бүр тэднийг таашлааж байгаа. Ой боосо, энэ Black Cap тэмцээнд Солонгосын Альфа баг дайжгүй явж байсан ч хожигдож хасагдсан. Одоо яа гэж бодоод байгаа юм бэ? Тэд жингийн үслэг дээр нэг жинд бүдэрсэн тэгсэн хэдий ч Солонгос ялагдсан. Танд арай дээр хийх юм алга уу? Би бодож төлөвлөж байна. Чи ядаргаатай юм. Би яаж тайван байх юм бэ? Хар цом бидний нүдэн дээр нурж байна. Бидэнд Омега баг байгаа гэдгийг битгий март. Яг одоо бүх шаардлагатай менежерүүд рүү залга. Та бүхнийг энэ тамийн газар авчирсан шалтгаан бол маш энгийн. Хар цомын төлөөх тулаанд Солонгосын баг Америкийн нэгдсэн улсад ялагдал хүлээсэн. Гисэн хэдийч нөгөө талаас хар цомын хүчтэй өрсөлдөгч Бразил улс Японд хожигдож, хасагдж, Япон шигшээд үлдсэн. Үүнээс болж олон нийтийн санаа зовниж эхэллээ. Юу вэ гэхээр нөгөө солонгосчууд ямар ч ур чадваргүй, сэтгэл зүгүй, тэд чинь яг юу хийдэг юм бэ? Иймэрхүү сэтгэлдлүүд маш ихээр тархаж байна. Ийм нөхцөл байдалд манай Омега баг Солонгосын сүүлчийн найдвар болоод байна. Гэхдээ бид Евразиа эсрэг сайн давшиж чадахгүй бол хөгжөөн дэмжигчид чинь та хэдийг хожигдно гэж санаа зовоод эхэлчихэж. Тэгээд хасагдвал бүх зүйл өнгөрлөө гэсэн үг. Манай хар цомын төлөөх тэмцэл төвийг сахих ёстой байсан. Энэ удаад бид төвийг сахиж чадахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс бид Омега багийг яг одоо бүрэн сэргийх ёстой болоод байна. Тэгээд маш ирч хүчтэй, өндөр сэтгэл зүйтэйгээр багийн тулаанд оролцох болно. Тэрхүү шийдэмгий байдлын үр дүнд та бүхнийг энэ газарт авчирч дахин шинээр бүтээгээд үүний дараа энгийн нэг рүү буцааж илгээнэ. Энэ төслийн нэр бол Сониагийн менежерүүд. Дахиад л 2002 оны дэлхийн аврах шалгуулах тэмцээн биш, харин 2026 оны хар цомын төлөөх новшийн тулаан. Тийм ээ, мөрөөдөл биелдэг юм. Бразил хизээний хожигдсон. Хэрвээ бид энэ тулаанд ялбал цаашлаад бүгдийг нь ялж чадна гэсэн үг. Би Евразиан багийн тулаачдын олон тулааныг үзсэн. Black Cap-ын олон тулааныг шинжиж үзсэн. Солонгос тулаанч техникийн хувьд тэднээс хоцрохгүй байгааг олж харсан. Тэгэхээр асуудал юунда байна гэж сэтгэл зүй. Асуудал бол сэтгэл зүйн хүч чадал юм. Тиймээс өнөөдөр би та бүхнийг оюун санааны хувьд дахин бүтээхийн тулд шаргуу ажиллах болно. Бид таны оюун санааны нөхөс сэргээлтэнд туслах хэдэн хүнийг өрсөн. Тийм ээ, та бүхний өмнө 3 менежер зогсож байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр миний үүрэг бол entertainment manager юм. Энэ бол инээмсэглэх цаг бишээ новчнуудаа хэцүү цаг үед тулж ирээд байна. Миний үүрэг бол trash talk болох сэтгцийн дарамттай тэмцлийг хэрхэн даван туулах тал дээр ажиллана. Энэ хэсэгт хичээлүүдийн гол анхаарлаа хандуулах болно. Би бол холбооны одоогийн хөнгөн жингийн авраг. Би стратегийн менежерийн үүргийг гүйцэтгэх болно. Таны ур чадвар хэр их сайжирсан, өмнө нь дутуу байсан хэсгүүд, тэмцэлдээний аль хэсгүүдэд анхаарах. Тэр тал дээр зөвлөж, туршиж авах болно. Хамтран ажиллах таатай байна. Тийм ээ, би бол цагаан баавгай оюун санааны бэлтгэлийг хариуцах болно. Одоо би тайван харагдаж байгаа ч бэлтгэл хийж эхэлмэгц хүмүүсийг маш ихээр зовоодог. Тиймээс би та бүхнийг оюун санааны хувьд бүрэн сэргийх болно. Тийм ээ. Энэ бол хэцүү ажлуудын нэг. Тийм ээ, тэр бол менежер цагаан баавгай. Эдгээр 3 залуустаа би та бүхнийг дахин шинээр бүтээх ажлуудыг хариуцах болно. Би та бүхнийг Евразиа багийг ялах чадвартай гэж өөртөө итгэх хүртэл та нарын хэнийг ч эндээс гарахыг зөвшөөрөхгүй. Фэнүүд тулааныг чинь үзхийн тулд тасалбар шунаж худалдан авахд хүргэх чанаруудыг бий болгох хэрэгтэй. Яг Япон багийн Пикачу шиг. Манай Альфа баг үүнийг хийж чадаагүй. Солонгос багийг үнэлэх үнэлэмж унаж байна. Та бүхнийг иймэрхүү новшин үзэн ядалтын сэтгэлдүүдэд өртөхгүй байхыг би хүсэж байна. Тиймээс би өнөөдөр танд энэ байдлаас гарах тодорхой аргуудыг хэлж өгөх болно. Нийт 3 үе шат байгаа ба 2 дугаар үе шат руу шилжихийн тулд эхнийхийг заавал давсан байх хэрэгтэй.
3 дугаар үеийн орохын тулд 2-ыг заавал давсан байх хэрэгтэй. Зөвхөн 3 дугаар үеийг давсны дараа л та энэ новшийн газраас гарах боломжтой. Үе бүрийн хувьд та тэнцэх хүртлээр үргэлжлүүлэн суралцах шаардлагатай. За тэгэхээр бүгдээрээ ойлгоцгоосон биз? Тийм ээ. Сайн байна. За залуусаа шууд эхэлцгээе. Эхний даалгавартаа бэлтгэцгээе. Микрофонтой ажиллах. Миктэй муу ажиллаж байсан ч зүгээр дээ гэж бодвол тийм биш. Фэнүүд чинь сэтгэл хангалуун биш байж болно. Бас компани ч ихсэн хохирлтой. Өнөөдөр та хамтын хариуцлагын сүнслэг мөн чанарыг суралцах болно. Тэр бид нэгдүгээр үед микрофонтой шалгалтандаа улсан тэнцэхгүй бол хинч гэртээ харих боломжгүй болно. Тийм ээ, ингэж л ажиллана. Өнөөдөр мэргэжлийн тулаачдын хувьд маш их зүйл сурах болно. За ингээ эхэлцгээе. 자, 플라이트. 화이팅 화이팅. 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 Зодолцсон ч болно. Та үүнийг зөвхөн энд хийж чадахгүй. Бодит амьдрал дээр ч гэсэн яг таг л хийх хэрэгтэй. Чи өрсөлдөгчөөгөө өмнө ч гэсэн яг л ингэж хийх хэрэгтэй. Мэдээч үү дээ. Хэрвээ тийхгүй бол хөгжөөн дэмжигчд хууртагдсан мэт. Би 20-той 3 зүйлийг хэлье. Нэгдүгээрт тулааны өдөр уулзъя гэж хэлхийг хориглоно. Торон дуулзъя гэж хэлхийг бас хориглоно. Хоёрдугаарт би таныг хүндэлдэг гэж хэлхийг хориглоно. Гуравдугаарт ярилцлагын дараа илдгээр толгоогоо бүхэлгэж гар барихыг хориглоно. Эдгээр 3 зүйлсээс бүрэн зайлсхийж өрсөлдөгчрүүгээ хурц ширүүн байдлаар ярих хэрэгтэй. Манай entertainment менежерийн хийсэн дээр нэмээд би ганц зүйлийг нэмж хэлье. Хэрв та гадны тулаачтай хамт ярилцлаганд орж байгаа бол дунд чинь орчуулагч байна гэсэн үг. Орчуулагч тэнд байх үед та нар ярьж байхдаа яг л өрсөлдөгч рүүгээ харж ярих ёстой боловч орчуулагч руу харж ярьдаг. Үүнээс болгоомжлоор энэ амаргүй шүү новш гэж бэлтгэлгүйгээр шууд шалгалтанд орчиж байгаа юм уу? За өнөөдөр манай багийн Евразийн тулаачдын дүр тоглох хүн бол менежер Баяк Тавтай морилно. Алаад өгье л дөө. Энэ намайг яста галзууруулж байна. Имээ тэр үнэхээр сайн эхэлж байна шүү. Баярлалаа боосоо. Одоо болно сууж үз. 자, 영범 선수 먼저 마이크 시작해 주십시오. Энд хүртэл яваад ирсэн гэсэн ч миний гарын чилээ гаргаж чадах эсхийг чинь харъя. Иймэрхүү гөлөөнүүдийг би зүгээр л ална. Тийм ээ, яадах юмгүй л ална. Амжилтгүй боллоо, чи алдаа гаргалаа, би чамайг өрсөлдөгчөөс өөр тийшээ битгий харгацаа гэсэн. Чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Хэцүү юм байна. Алдчихгүй шууд шалгалтанд унах юм байна. Үүний цаад утга нь юу юм бэ гэхлээр хэрвээ чи өрсөлдөгч рүүгээ харахгүй өөр газар руу харсаар байвал хин нэгнийг тусалж түшиж өгөхийг хүсэж байгаатай холбоотой. Надад туслаач ээ гэж байгаа юм шиг. Гэхдээ омега шиг багийн хувьд тэд тусалж чадна. Та багийнхаа нөхдийг араас нь дэмжиж өгсөн ч болно. Тэд бүгд араас чинь дэмжих ёстой. Чи шалгалтанд дууссан юу хийгээд байгаа юм бэ? Доошо буу. Хөөе. Би нэг зүйл хэлье. Би чиний бурхныг хүндэлдэг. Би танаа бурхныг хүндэтгдэг. Би чам дахиад хэлье. Би танаа бурхныг хүндэтгдэг. Гэхдээ чи битгий давар гөлөг минь. Чи зайлж үз. Тэр тэнцлээ. Пөөх тийм үү, юм хурд юм уу? Сайн юм аа. Учир нь бие мах бодтой харьцах тухайд гэвэл ийм зүйл хийдэг залуус олон гарч ирдэггүй. Тэр түүнтэй түлхэлцснээс хойш л эхлээд дайггүй хідүү үг чулуудаж эхэлсэн. Сайн байлаа. Тийм ээ, би түүнтэй санал нэг байна. Тэд шашин шүтлэхэд хит мэдрэмтгий байдаг. Тэр бурхных нь үгийг хэлээд л бариад авсан. Тийм ээ, тэр эд маргааны үеэр бурхныг чинь хүндэлдэг гэж хэлсэн. Энэ маргаанаас зайлсхийж байгаа хэсэг байлаа. Гэхдээ би үүнд дуртай байна. Сайн байлаа, тулаанч андердогийг 2 дугаар рүү оруулах хэрэгтэй. Нэрээ очиж бичнэ үү? За, энэ хүний төлөө улс орон даяараа санаа зовж байна. За, өрсөлдөгчтэйгээ уулзахад бэлэн боллоо. Яриаг эхлүүлээрэ өгшөө. 불콤을 만났습니다 지금. 자, 소찬 먼저 마이크 해주십시오. Тэр ямар амар харагдаж байна. Чи харт амь хэргэлдэг үү? Үгүй ээ.
Чи хурдан жин нэмдэг байх тийм үү? Үгүй дээ, жин бол асуудал биш. Тэр чиний бүх бичлэгийг үзсэн. Ус хоорондын тэмцээн чам шиг сул өрсөлдөгч орж ирсэнд тэр хүлээн зөвсгөрч чадахгүй байна гэдээ. Тулааны өдөр би чиний толгойг тастаад сахлаар чинь аяыг тавг угаалгана. Сахал бол тэдний хувьд эр хүний бэлэг тэмдэг. Тийм учраас чам шиг сахалгүй үндэстэн бол сул дорой гэж хэлж байна. Чи яагаад тайван бус айцтай байгаа юм бэ? Чамааг би ганц л зохино. Эхний 10 секундэд чи дуусна гүлэг минь. Чамааг баруун гарын шулуунаар унгааж байсан тэр тулаан чиг би яг л тэгж унгах болно. Чи намайг 1 минутын дотор ялж чадахгүй банд минь. Үгүй дээ анд минь яагаад ч тийм юм болохгүй. Тийм ээ тэр даалгаврыг биелүүлж чадлаа. Баяр үргэе. Чиний ирч хүч таалагдлаа. Дайчгүй траштаг байлаа. Тэнцсэн хэсэг дээр очиж нэрээ бичиж болно залуу минь. 다행입니다. 통과 못할 줄 알았는데. За дараагийн залуу тийм ээ. Тэр гэртээ буцаж ирлээ. Юу вэ? Гар барихаа шууд татгалзаж байгаа юм уу? Тийм ээ тэр үнэхээр өөрчлөгдөж. Ёстой сайн байна шүү. Ёстой сайн байна. Тэр баг зэрэг айцтай харагдаж байна. Үнэхээр айцтай харагдаж байна. Хөөе, ярихаасаа битгий яагаад ба эргэлзэх хэрэггүй. Нэг бол чимээгүй байг үлэг минь. Чамааг юу н яагаад сонгосон юм бэ? Чи юу н юу ч дуурахгүй байсан ч болох юм байна. Чамааг нэрээ яагаад сонгосон юм бэ? Хөө нэрээ чамааг яагаад сонгож авсныг би хамгийн их сонирхож байна. Чи нэр хий юм бэ? Чимээгүй бай. Чамааг зүгээр найзуудаа дагуулж ирсэнгээ тэмцээнд оруулчихсан тийм үү? Чи яаж салганаж байгаад орчвоо? Хөө нэрээ надад хэлээч. Чи яаж чалгаруултан тэнцнээр хилчих гүлэг минь. Чи үгснээ гөлрөөвөө. Гүлэг минь алын шүү. Чи надтай яриад байгаа юм уу? Бүгдээрээ зайлцгаа. Ой энийг хардаа та нар эвдчихлээ новш гэж. Бити хүн рүү жишлээд бай гүлгнүүдээ. Тэр надаас айж байгаа болохоор хөнгөн жингийн залуу руу хичлэж байх шүү. Арчаагүй амтаа. Үгүй дээ гүлэг минь. За боллоо тэнцлээ. Сайн байна. За иймэрхүү байдлаар тулааны бэлтгэлээс гадна траш ток дээрч Солонгосын баг давхар бэлдсээр байдаг юм байна. Евроаз багийн ялагдалд энэхүү бэлтгэлээр дамжуулан сэтгэл зүйд нь сэв хийсэн ч байж болох. 2-3 дугаар сорилт дээр юу болсон тухай дараагийн анги дээр авч үзье залуусаа. Та бүхэн Солонгос Евроаз багийн траш токийг үзэж амжаагүй байгаа бол доор комент хэсэгт шууд үзэх холбоосыг нь байршууллаа. Ингээд тун удахгүй дараагийн хэсгийг дахин оруулах болно. Солонгосын баг бусад улсын багуудын эсрэг хэрхэн бэлтэж байгаа тухай дараагийн дугаарт үргэлжлүүлэн орох болно. За ингээд түр баяртай. Дагестан аваргууд дүүрэн байдаг гэдгийг чи мэдхүү. Бид бол шаал өөр төвшөө чи бол биш шийч мэдэж байгаа. Тийм ээ тэр өдөр юу болохыг л харъя. 5 сарын 2-нд миний гар өргөгдөнө. Би бурхан дүүчилдэг чам ламлая. What you got to play, generic drops for days. Still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on.